Салалтын дараа X чинь гинэт хачин үйлдэл гаргаж чамайг эргэлзүүлээд байна уу? Салсан хэрнээ найзууд хിവэр үлдэхийг хүсэх, гинт шүн оройгоор залгах, эсвэл нэг бол дотн үгтэй мессеж үлдээж, нэг бол огт танихгүй хүн шиг хүйтэн хөндий болох гэх мэт. Энэ бүхэн яг ямар утгатай юм бол? Тэд буцаж нийлхийг хүсээд байна уу? Эсвэл зүгээр л чиний сэтгэл зүгээр тоглоод байна уу? Өнөөдрийн бичлэгээр бид харилцааны нэрт мэрэгжилтэн коуч Лигийн гаргасан маш сонирхолтой сэдвийг задлан ярилцах болно. Тэрээр салгалтын дараа эксүүдийн гаргадаг хамгийн түгээмэл үйлдэлүүд, тэдний далд сэдэл, мөн өгний эсрэг чи ямар хариу үйлдэл үзүүлэх ёстойг маш тодорхой тайлбарласан байдаг. Хэрвээ чи салгалтын дараах хэцүүхэн үеийг туулж байгаа бол эсвэл X-ийнхээ үйлдэлийг ойлгохгүй толгой чинь эргэж байгаа бол энэ бичлэгийг заавал дуустал нь үзээрэй. Ингээд бичлэгтээ орцгоё. Санамсаргүй мессеж эсвэл шүн дундын дуудлага шалтак хайх. Тэд чамтай холбоо барихыг хүсэж байгаа ч шууд бичгээс эгон зөвшөөрдөггүй. Эсвэл чамаас татгалзсан хариу авахаас айдаг. Тиймээс уучлаарай. Өөр хүн рүү явуулах гэж байгаад андуураад чам руу явуулчихаж гих мэтээр мессеж бичих эсвэл шүн дунд согтуу үедээ залгах зэргээр чиний хариу үйлдэлийг шалгадаг. Далд сэдэл. Энэ бол тэдний хувьд маш эрсдэл багтаа алхам юм. Хэрв чи баярлаж хүлээж авбал тэд зоригдоо хүрнэ. Харин чи хүйтэн хүндий хандвал би чам руу биш өөр хүн рүү явуулах гэж байсан юм. Эсвэл цогтуу байсан болохоор хөөч санахгүй байна. Гэд нэр цэвэр матрах боломжтой байдаг. Ийм үед ямар хариу үйлдэл үзүүлэх нь зөв бэ? Бүү ач холбогдлог. Хэрв тэд андуурч мессеж бичсэн гэвэл яриаг сунгахын оронд зүгээр дээ гэд орхих нь хамгийн ухаалаг үйлдэл юм. Утсаа бүү ав. Шүн оройн цагаар ялангуяа согтуу үедээ залгавал утсаа авах ямар ч шаардлагагүй. Маргааш нь ч энэ талаар асууж лавлах хэрэггүй. Энэ нь чи тэдний хямдхан тоглоомд оролцохгүй, өөрийн гэсэн хатуу хэл хязгаартай гэдгийг чинь харуулна. Цахим орчинд сүүдэр мэт дагах, амьдралд чинь байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх. Тэд чам руу нэг ч үг бичихгүй мөртлөө Instagram, Facebook сториг чинь хамгийн түрүүнд үзэх хуучин зураг дээр чинь гинт лайк дарах. Эсвэл чамд зориулсан мэт талд утгатай, гунигтай дуу пост хуваалцдаг. Өгөөш хаях нь үүнийг сэтгэл судлалд талхны өртөс хаях гэж нэрлэдэг. Тэд чамд ямар нэгэн бодит харилцаа санал болгохгүй хэрнээ үргэлж анхаарлын чинь төвд байж чамайг сэтгэл зүйн хувьд уяатай байлгахыг хүсдэг. Энэ нь чамайг төрүүлж холбоо бариасаа гэж хүлээж буй хэрэг юм. Ийм үед ямар хариу үйлдэл үзүүлэх нь зөв бэ? Тэдний сториг үзэхгүй байх, постууд дээр нь ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй байх хэрэгтэй. Тэдний хайсан өгөөж үл тосноор чи тэдэнд өөртөө хэр их хайртайгаа баталж харуулж чадна. Хэрвээ тэдний үйлдэл чамд хэцүү тусаж санааг чинь зовоож байвал сошиал хаягийг нь төр мүйд хийх эсвэл unfollow хийхээс бүүэ. Гол нь чи тэдний үйлдэлийг хянах биш, өөрийнхөө сэтгэл зүйг хамгаалах нь чухал. Гэр бүл, ойр дотны хүмүүс рүү чинь хандах, сайн хүний дүр эсгэх. Тэд чам руу шууд бичиж зүрхлэхгүй, эсвэл чамаас хариу авахгүй байгаа үед чиний ээж, ах, эгч, эсвэл хамгийн сайн найз руу чинь гинэд холбоо барьдаг. Түүний би сайн уу? Танай гэрээхэнд мэд хүргээрээ гэх мэтэр маш элдэг ханддаг. Далд сэдэл. Энэ бол чиний ойр дотны хүмүүст би хичнээн санаа тавьдаг сайн хүн бэ гэдгээ батлан харуулах. Нөгөөтэйгүр тэднэр дамжуулан чиний анхаарлыг татах гэсэн нарийн арга юм. Тэд чиний гэр бүлийнхнийг ашиглан чам руу хүрэх, гүүр барьж, чамайг өөрсдийнх нь тухай бодохоос өөр аргагүй байдалд оруулж байна гэсэн үг. Ийм үед ямар хариу үйлдэл үзүүлэх нь зөв бэ? Өөрөө холбоо бүү барь. Үнийг сонсоод шууд X рүүгээ залгаж, манай гэрийнхэн рүү дахиж битгий бичээд бай гэж уурлах хэрэггүй. Хэрв тэгвэл чи тэдний тавьсан өрхөнд орж, тэдний хүссэн хариу үйлдэлийг буюу анхаарлаа өгчихнө. Гэр бүлийнхэндээ тайлбарлах, ойр дотны хүмүүстэй байдлыг маш тайван бөгөөд товчхон тайлбарлаж өгөөрэй. Бид салсан, тиймээс түүнтэй харилцах нь надад хэцүү байна. Хэрвээ тэр дахиж бичвэл хариу өгөхгүй байж туслаач гэж хүсгэд хангалттай. Нэг бол дотн нь эсвэл хүйтэн хүндий аашлах сэтгэл зүйн тоглоом. Нэг өдөр тэд чамайг маш их сансан, хайртайгаа илэрхийлж урт мессеж бичснээ. Яг маргааш нь чамайг огт танихгүй хүн мэд хүйтэн хүндий болж мессежинд чинь син хийгээд алга болчихдог. Үүнийг сэтгэл судлалд ёо-ёо эффект буюу дээш доош савладаг тоглоомтой зөөрлөдөг. Эрх мэдлээ мэдрэх нь. Энэ нь нэг талаас тэд өөрсдийнхөө мэдрэмжинд эргэлзэж яахаа мэдэхгүй байгаагийн шинж. Нөгөө талаас чиний сэтгэл зүгээр тоглож үргэлж тодорхойгүй байдалд хүлээлтэд байлгах гэсэн хортой үйлдэл юм.
Тэд чамайг үл тоох үедээ тэр миний араас гүйхнүү гэдгийг шалгаж харилцааны жолоог өөрийн гартаа атахыг хүсдэг. Ийм үед ямар хариу үйлдэл үзүүлэх нь зөв бэ? Сэтгэл хөдлөлөө дагаж бүү савлаа. Тэднийг халуун дулаан хандахад нь хит их баярлаж хөөрөн бүх хил хязгаараа нээж болохгүй. Мөн хүйтэн хүндий болоход нь өөрийгөө буруутгаж шаналх хэрэггүй. Тодорхойгүй байдалд цэг тавь. Чи хэн нэгний сэтгэл хөдлөлийн тоглоом байх ёсгүй. Хэрвээ тэд ийм тогтургүй үйлдэл гаргаж эхэлбэл харилцаагаа эрс хязгаарлаж элдэг мөртлөө хатуу зогсох хэрэгтэй. Бидэнд цаашид ингээд харилцаад байх шаардлага байхгүй гэж бодож байна гэд зайгаа авах нь өөрийгөө хүндэлж буй хамгийн том илрэл болно. Хардуулах гэж оролдох, анхаарал татах сэтэл тэр чамайг бухимдуулж араасаа гүйлгэж буцаж нийлхийг оролдоосой гэж хүсдэг. Хүссэн үедээ чамайг эргүүлэн өөрийн болгож чадна гэдгийг мэдрэх нь тэдний эгог тэжээдэг. Хиймэл үйлдэл тэр өөр эмэгтэй эсвэл эрэгтэйтэй хамт байгаа зургаа олон нийтийн сүлжээнд оруулах эсвэл хүмүүсийн нүдэн дээр өөр хүнтэй дотн харьцах зэрэг нь чамайг хардуулах гэсэн оролдлого юм. Ийм үед ямар хариу үйлдэл үзүүлэх нь зөв бэ? Огт тоох хэрэггүй. Тэдний оруулсан зураг нийтлэлд ямар ч хариу үйлдэл бүү үзүүл. Зүгээр л мдээгүй, хараагүй юм шиг орхи. Дундын найзуудаас болгоомжил та хоёрын дундын найзуудад хизээч X-ийнхээ талаар эвлэрмээр байгаагаа эсвэл хэрхэн шаналж байгаагаа бүү яар. Найз чинь сайн сансандаа ч хамаагүй чамайг уйлж гуниглаж байгааг X-т чинь дамжуулах өндөр магадлалтай. Хэрэв сэтгэлээ удалмаар байвал X-ийг чинь танихгүй найз, гэр бүлийн хүн эсвэл сэтгэл зүйчэд хандаарай. Сэдвийг өөрчил. Дундын найз чинь X чинь талаар ярьж эхэлвэл шууд сэдвийг өөрчил. Заримдаа X чинь чамайг яаж хүлээж авахыг шалгахын тулд найзуудаар чинь дамжуулан тэр өөр хүнтэй болцож байгаа гих зэрэг мэдээллийг зориуд хэлүүлдэг. Ийм үед маш тайвнаар "Өө, сайн л байна" гэж хинэггүй хариулаад л орхих хэрэгтэй. Түүнд эсвэл мэдээлэл зөөдөг хүнд чамайг шархалсан гих ямар ч сэжүүр өгч болохгүй. Найзууд үлдэхийг санал болгох, бүр мөсөн алдхаас айх. Тэд өөрсдөө ихэлж салах шийдвэрийг гаргаж байгаа тохиолдолд чамайг хүссэн үедээ буцаагаад авч чадна гэсэн далд бодолтой байдаг. Гэвч чамайг өөргүйгээр нь амьдралаа үргэлжлүүлж, өөрөөс нь холдож чадна гэдгийг ойлгох үедээ бүр мөсөн алдах вэ гэх айдсыг мэдэрч найзууд үлдэхийг санал болгодог. Хит холдуулахаас айдаг, тэр чамаас хөндөрч байгаа мэдрэмж авахыг хүсдэггүй, найзууд хэвээр үлдэх нь чамтай ойр байх, хэрвээ буцаж нийлхийг хүсвэл хизээч эвлэрч чадхаар байлгах гэсэн тэдний арга юм. Шийдвэртэй эргэлзэх X чин салах шийдвэрийг нэг л өглөө сэрээд гаргаагүй нь мэдээж хэдэн 7 хоног, сар, магадгүй жилээр бодож байж гаргасан байх. Тийм учраас салахдаа бүрэн итгэлтэй байгаа эсхийг ойлгохын тулд тодорхой цаг хугацаа хэрэгтэй байгаа юм. Ийм үед ямар хариу үйлдэл үзүүлэх нь зөв бэ? Эгог нь хөөрөгдөхөөс зайлсхий. Хамгийн чухал нь тэдний эгог өсгөх зүйл хийж болохгүй. Тэдэнд магтаал хэлэх, эсвэл түүнгүүгээр ямар их шаналж зовж байгаагаа хизээч бүү харуул. Өөртөө итгэлтэй бай. Хэрвээ чи хүсвэл түүнийг хизээч эргүүлээд авч чадна гэх өөртөө итгэлтэй байдлаар харилцах нь түүнийг чам руу буцаад татагдах хамгийн зөв хариу үйлдэл болно. Шууд татгалзаж харилцаагаа бүү тасал. Найзууд үлдэх саналыг нь зөвшөөрөхгүй байлаач салж байгаа бол дахиж битгий холбоо барь. Гэх мэтэр хит хатуу хандаж болохгүй. Ингэх нь тэдний хувьд дахин холбоо барихаас зүрхшээхэд хүргэдэг. Найз шиг бүү харьц түүний найзууд хിവэр үлдэх саналыг хүлээж авахгүй ч гэлээ сонирхдаг хിവэрэ байгаа мэт баг зэрэг сэтгнэж харилцаж болно. Холбоо бариагууд чинь уурлах, хүлээлтэн талаар болох цөөн тохиолдолд тэр өөрөө салах шийдвэр гаргасан хэрнээ чамайг холбоогүй байгаад дургуутсаж уурладаг. Учир нь тэр чамайг өөрийг нь гуйж хөөцөлдөн гэсэн хүлээлттэй байсан хэрэг. Харин чи өөрийн үн цэнийг хадгалж чимээгүй байх нь тэднийг бухимдуулахын зэрэгцээ чамайг илүү дур булаам харагдуулдаг. Ийм үед ямар хариу үйлдэл үзүүлэх нь зөв бэ? Маш энгийн хөнгөн ханд уурлаж бухимдахт нь өөдөөс нь уурлаж хэрхэвч болохгүй. Аль болох тоосон шинжгүй хөнгөн байдлаар би ойрд их завгүй байлаа гэх мэтээр хариулах нь зүйтэй. Битгий уучлалтгүй. Чи ямар ч буруу зүйл хийгээгүй тул өөрийгөө буруутгаж уучлалтгүй хэрэггүй. Яриаг өөрөөр нь өндөрлүүл. Чамайг сайн байгаа гэж найдаж байна гэж хэлээд яриаг аажмаар дуусгахыг хичээгээрэй. Яриаг цааш нь үргэлжлүүлэх гэж хичээх эсвэл тэдний ажил амьдралынхын талаар асуух огтхон ч хэрэггүй.
Хэд бөө үл тоо. Хэрвээ чи мессежэнд нь огт хариу өгөхгүй үл тоовол чамтай буцаж нийлэх найдваргүй юм байна гэж бодоод бууж өгөх магадлалтай. Хэрв тэр яриагаа үргэлжлүүлсэ байвал элдэг бөгөөд энгийнээр ярилцахад таатай байлаа. Дараа тухтай ярий. Би одоо явах хэрэгтэй байна гэд харилцааг хязгаарлаж дуусгах нь хамгийн зөв арга юм. Тэд яагаад чи зүгээр үү гэж асуудаг вэ? Санаа зовсон дүр эсгэх. Чамаас ямар ч сураг гарахгүй байх үед тэд гинэт чи зүгээр үү гэж бичиж магадгүй. Энэ нь гаднаа чамд санаа тавьж байгаа мэт харагдахч үнэн дээр чиний шаналж буйг мэдэрч өөрсдийн эгийг хөөргдүүлэх гэсэн далд сэтэлтэй байдаг. Хариу үйлдэл хүлээх сасныхаа дараа тэд чамайг араас нь хөөцөлдөж гуйна гэж дотроо хүлээдэг. Гэвч чи огт тэхгүй байгаа тул яг л торон дах амтныг модоор хатгаж хөдөлгөөнд оруулах гэж байгаа мэт чамайг өдөж тэднийг сонирхсан хിവэр байгаа эсхийг чинь шалгаж байгаа нь тэр юм. Чимээгүй байдлыг буруугаар тайлбарлах, тэд өөрсдөө салсан хэрнээ чамайг холбоо барихгүй байхад ямар нэгэн муу зүйл болж гэж таамагласан мэт аашилдаг. Энэ бол зүгээр л яриа өдөж чамайг өөрт нь сайн хിവэр байгаа эсхийг шалгах зорилготой юм. Ийм үед ямар хариу үйлдэл үзүүлэх нь зөв бэ? Хэтрүүлэггүй, энгийн байх. Би маш гайхалтай. Амьдралынхаа хамгийн сайхан үе дээр байна гэх мэтээр сурчигнэж болохгүй. Энэ нь маш хиймэл худлаа сонсогдно. Зүгээр л маш энгийн бөгөөд илдгээр. Би сайн байгаа. Чамаагч бас сайн байгаа гэж найдаж байна гэж хариулахад л хангалттай. Яриаг бүү сунга. Зурваст нь хариу өгч болох ч яриаг цааш хөтлөх ямар ч шаардлагагүй. Зүгээр л аясаар нь өндөрлүүлэх хэрэгтэй. Араас нь бүх хөөцөлд хэрв чи догдолж үргэлжлүүлэн харилцахыг хичээвэл тэдэнд надад сайн хിവэр байна гэсэн баталгааг өгчихнө. Харин яриаг хурдан бөгөөд илтгэр дуусгаснаар өөрийн үн цэнийг хадгалж холбоо барихгүй байх дүрмээ амжилттай биелүүлнэ. Ингэснээр тэд чамааг үнэхээр алдаж байгаагаа мэдрэх болно. Эд зүйлсээрээ шалтгааллах, тэд эд зүйлээ авна, эсвэл чинийхийг өгнө гэж хэлдэгч уулзалтаа байнга цуцалж, эсвэл хэдэн 7 хоногоор хойшлуулдаг. Энэ нь дараа чамтай дахин холбоо барих шалтгааг далд оролдлого нь байж болно. Төгсгөлөө сайх, нөгөөтэйгүүр эд зүйлсээ бүр мөсөн буцааж авах нь харилцааны хамгийн сүүлийн хэлхийг тасалж, бүх зүйл жинхнээсээ дуусаж буг илтгэдэг тул тэд үүнээс зайлсхийдэг. X чинь ямар нэгэн аргаар багч гисэн холбогдож, бүрэн төгсгөл хийхээс зайлсхийж буй энэ үйлдэл нь эвлэрхийг хүсэж буйг нь илтгэх маш тод дохио юм. Ийм үед ямар хариу үйлдэл үзүүлэх нь зөв бэ? Битгий сүрчгэн. Юмаа ирж авахгүй хойшлууллаа гэд үүнийг нь том асуудал болгон уурлаж бухимдах хэрэггүй. Уулзах үедээ хэвийн энгийн бай. Хэрвээ тэр үнэхээр ирж зүйлсээ авахар болвол маш энгийн бөгөөд хөнгөн байдлаар харилцах хэрэгтэй. Уулзсанд таатай байна. Энд чиний зүйлс байна. Би одоо нэг зүйлд бэлдэх хэрэгтэй байна гэх зэргээр хэвийн харилцаад салах нь зүйтэй. Яриаг аясаар нь дуусга. Хэрв тэд уулзах үедээ яриа өдөж, ярилцахыг хичээвэл шууд хөөж гаргах шаардлагагүй. Зурвасаар харилцдагтайгаа яг ижил илдэг, энгийн байж, яриаг цааш нь сунгахгүйгээр аясаар нь өндөрлүүлэх хэрэгтэй. Энэ бүхний гол зорилго нь тэдний үйлдэл чамд ямар ч нөлөө үзүүлэхгүй байгааг чи өөрийнхөө амьдралаар хэвийн амьдарч цааш үргэлжлүүлэн алхахад бэлэн байгаа гэдгийг, эсвэл аль хэдийн алхаад эхэлсэн гэдгийг түүнд батлан харуулах явдал юм. Салалт гэдэг хизээд хэцүү. Гэхдээ коучлийн хэлсэнчлэн энэ бүх үйлдэлийн цаад учрыг далд сэдлийг нь мэддэг болсноор чи сэтгэл зүйн хувьд хавьгүй хүчтэй байж өөрийгөө хамгаалж чадна. Хамгийн чухал нь нэг зүйлийг үргэлж санаарай. Чиний үнц нь өөр хэн нэгний тэр тусмаа X-ийн чинь хийж байгаа үйлдэлээс огтхон ч хамаарахгүй. Чи бол өөрийнхөө амьдралын гол дүрэн юм шүү. Танд эдгээрээс аль нэг нь тохиолдож байсан уу? Эсвэл X чинь үүнээс өөр ямар хачин үйлдэл гаргаж байсан бэ? Доор сэтгэгдэл хэсэгт өөрийнхөө төвхөөс хуваалцаарай. Хэрвээ өнөөдрийн бичлэг танд багч гэсэн тус болсон бол лайк дарахаа битгий мартаарай. Мөн цаашид харилцаа, сэтгэл зүй, далд ухамсар, далд ертөнцийн талаар илүү олон сонирхолтой контент үзэхийг хүсвэл манай сувгийг дагаарай. Цаг гарган үзсэнд баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.